За сайн байцгаана уу. Гэрэлтэн гэргийн подкаст маань эхэлж байна. Энэхүү подкастаараа гэрийн эзэгтэй, ээжүүдтэй, эмэгтэйчүүдтэй зориулсан хосын харилцааны талаар ярилцдаг байгаа. Өнөөдрийн маань дугаарт зочноор 4 хүүхдийн ээж, эдийн засагч мэргэжилтэй нэгэн санхүүгийн байгууллагад ажилладаг манай бөөгийн маань хүрэлцэн ирсэн байна. За тавтан баярлалаа. Сайн байна уу? За баярлалаа. Энэ гайхалтай подкастад урьж оролцуулж аваад маш их талархаж байна. За яаж яваад манай гэрэлтэн гэргээтэй одоо холбогдчихвоо? Анх хизээ яаж сургалтанд суусан бэ? За анх удаага 2018 онд юм байна. Би 3 хүүхдээ төрүүлчихсэн. Тэгээ 4 хүүхдээ гидсэндээ тээж явахдаа анх удаага энэ сургалтын талаар сонсч ирсэн найзаасаа. Тэгээд гэрэлтэн гэргээ гэж сургалтанд чи суух уу гэд тухайд урилга өгөөд тэгээ би анх удаага оролцож ирсэн. За тухайд юу нь яг ямар санагдчихсэн бэ? Одоо жишээлбэл та нөхрийнхөө одоо сэтгэлийг татах тий булаах нөхрийнхөө зүрх сэтгэлд ингээд дахин тэр хайраа одоо сэргээх талаар юу тийм ээ. Ааха. Яг тухайн үед бол яг миний хувьд гэртээ тэгээд 3 хүүхдээ хараад тэгээд 4 хүүхдээ гидсэндээ тээжс учраас миний нөхцөл байдлын хувьд бол яг сонсоход бол шууд үгүй гэж хэлмээр санагдсан. Яагаад тэгэхээр тухайн үед би айгүйх ажил ихтэй гэрийн ажил маш ихтэй. Тэгээд нөхөр маань ч гэсэндээ өглөө гараад орой ажилласаа ирнэ. Тэр үед нөхөртөө ч гэсэндээ тийм ч сайхан ханддаггүй. Дандаа сөрөг цэник дээрээ тавьсан байх үе ер нь бол орчин. Тэгээд яг тухайн үед гэрэлтэн гэргийг дотор нь бас зөндөө олон гоё сургалтууд байгаа. Нөхрийнхөө сэтгэлийг татна гэж манай найз хэлсэн. Тэр үед бол за тий одоо би одоо сэтгэлийг нөхрийнхөө сэтгэлийг одоо ингээд татах гэж тий одоо хүүхдүүдээс араас нь гарч чадахгүй байхад чинь ингээд тэгээ анх нөө үерч явахтаа л тий сэтгэл татах матах гэж олон юм ярьдаг байсан. Харин одоо бол нэг тэр бол айгүй хүндий надад санагцсан байхгүй тухай. Тийм шүү дээ. Одоо ингээд эхнэр нөхөр хоёр гоё халуухан байх бол тэр бол зөвхөн хормын үе тий балсаны үе. Тэгээд олон их төрүүлээд ингээд амьдралын олон үүрэг даалгавар ачаанд ингээд төртөд ирэхээр яг тэр сэтгэл татна матна гэхээр айгүй хол санагддаг тийм ээ. Тэгээд сургалтанд яг суугаад яг юу болсон бэ? Энэ талаар бодол өөрчлөгдсөн үү? Тэгээд удахгүй сургалтандаа суусан. Тэгээд сургалтандаа суугаад эхний сургалтаас өдрөөс эхлээл юусэн би өөрөөсөө гэрэлтэж эхэлсэн. Та нараас гайхаж байгаа хөө. Миний хувьд бол үнэхээр гэртээ байхаар өөртөө цаг гаргах ямар ч боломжгүй. Тэгээ миний хувьд хүүхдүүдтэйгээ зуралдаал тэгээд хоол хүнс гэсээр гал яг өдөр өнгөрдөг гэсэн. Тэгээ яг тэр үед надад яг тийм өөртөө цаг хэрэгтэй байсан. Тэгээд яг тэр сургалтанд би ингээд суусан. Анхны өдрөөс ахвал яг миний тэр хоос орон зай маань хөөгдөж ирсэн учраас би бол үнэхээр маш аз жаргалтай болж эхэлсэн. Би яг энэ үнэхээр олон эмэгтэйчүүдтэй уулзаад яг адилхан нөхцөл байдалтай байгаа эмэгтэйчүүдийг хараад энэ чи бүх эмэгтэйчүүд даван туулдаг юм байна. За зарим нь яг одоо би миний нөхцөл байдалтай адилхан эмэгтэйчүүд байгаа юм байна штэ гэдэг ингээд миний хувьд бол үнэхээр их баяртайсан. Олон эмэгтэйчүүдтэй суралцах, дээрээс нь бас би өөрийнхөө нөхцөл байдлыг бас ярих үнэхээр их тааламжтайсан. Гоё орчин байсан. Мөгийн маань хувьд болохоор гэрээр ажиллаа хийдэг ч гэсэн хажуугаар нь 3 хүүхэдтэй асран тий бага насны тийм мөн хоол ун гэд бид нар ерөөсөө амжтдаггүй шүү дээ тийм ээ. Тэгээд танхимын сургалтанд ирээд суух үед бол яг адилхан асуудалтай. Адилхан нөхцөл байдал. Тэгээд надад тохиолдоод байгаа зовлон өөр гэр бүл бас тохиолддог байна. Тэгээд хүүхнүүдээр ингээд асуудлуудаа ярилцах үед айгүй гой санагдаад айгүй баяр хөөртэй ирч хүчтэй байсан гэж би асуусан. Яг үнэ. Яг тухайн үед миний хувьд болохоор яг мэдээж манай гэр бүл маш их хэрүүл ам ингээд гардаггүй. Тэгсэн хэрнээ жоохон нөхрөлөөгөө хилаах мэлах тэгэл нэг одоо тий ямар нэгэн байдлаар одоо надад нэг туслаад өгчөөч гэл тий ингээл нэг үйлдэлээр ингээл хялс цэхэс гэж илэрхийлдэг байсан л да. Нөхөр маань мэдээж надад туслахыг хичээж байгаа гэсэндээ яг би хэлэхгүй учраас яг юуг туслахыг мэдэхгүй шүү дээ. Тэгээд аль болохоор ирээл ингээл тий ингээл их нэртэй халамжтай хүүхдүүдээ аз жаргалтай байхыг хичээдэг байсан боловч миний хувьд яг тухайн нөхцөл байдалд бүх юм сөрөг цэник дээрээ сөрөг өнцгөөс хардаг болсон юм байсан. Тухайн үед яг надад ингээд сэтгэл ингээд юм бол нөхрийгөө орж ирэхээр уур хүрээл ганц 2 цаг ингээл тий замын төвчрэл инээтрээ гэл ингээл 2 цаг хоцроод ирэхэд ямар орой идэх юм юу их албалчдгийг гэл ингээл тэгээд хүүхдүүдээ ингээл хүүхдүүд рүү хашгичаал та нарстай нэрээ аюултай том болох чад гэл ингээл тэгэл хашгичаал уурлал тэгээ нөгөө яг нөхөртөө ууралж чадахгүй бас тэгэл хүүхдүүд рүү хашгичаал та нар энийгээ надад туслаач надад туслах энэ гэр оронд чинь ер нь
хүн алгуу гэж ашиглаад байсан. Яг тийм үе байсан болохоор надад бол яг хэрэгцээтэй одоо өөртөө цаг гаргах яг хэрэгцээтэй байсан цаг үе. Яг үнэ. Тэгээ миний хувьд ч гэсэн ингээд мөгийг сонссон чинь айгу танил төр дург байл л да. Ер нь бол тэгээд яг хүүхдээ араас суун гэдэг бол яг эмэгтэй хүний хувьд бол амаргүй. Тэгээ бид нар бүгдээрээ л ажил төрөлтөд нийгмийн харилцаанаас ингээд тусгаарлагддаг. Тэгээд яг шүүрээ унаал ерөөхдөө бол тий сайхан ааш араштай байхад бол маш хэцүү байдаг байгаа. За тэгээ манай мөгийн маань тэгвэл яг ийм нөхцөл байдалд одоо сургалтанд суусан юм байна. Тэгээд яг яаж өөрчилсөн бэ? Ямар үр дүн юм гарсан бэ? Тэгээд энэ гэрэлтэн гэргээгээ сургалтын хувьд болохоор нэг тод санаж байгаа зүйл бол ингэж хөрөөгөө орж ирэхэд инээмсэглээл нэх гоё хувцастай гэдэг өмсвөл маш ийдгээр ингээ ухтаж аваад тэгээд бас хоолыг өөрийн гараар ингээ халааж өгөөд цай уу тийм гоё ингээ байх хэрэгтэй гэж суралцсан байхгүй тий би яг өөрийгөө харсан чи би яг тэр үйлдэл дээр ерөөсөө тийм жижигхэн үйлдэл өгнө. Гэтэ би хийдэггүйсэн. Тэгээд яг энийг би хэрэгжүүлээд үзье. Төхөр маань яах нь вэ гэж хэрэгжүүлээд үзсэн. Тэгээд тэр цагаас эхлээл манай гэр бүл үнэхээр эхнэр хүн бол үнэхээр гэрэлт гэгээтэй байх юм бол гэр орон гэрэл гэгээтэй болдгийм байна гэдгийг бол би яг олж харсан байна. Тэгээ яг тэр цагаас эхлээд бид нарын миний хувьд те харах үнцэг маань өөрчлөгдөж нөхөр маань маш их баяртай байхыг харсан. Тэгээд нөхрүүдийн хувьд хүндэтгэл магтаалын үг маш чухал байдаг гэж харсан. Миний амнаас магтаалын үг ер нь бол хувь хүний онцлог нь жоохон дутуу долмог байдаг. Тэгээд яг энэ сургалтанд суугаад хоёр зүйлийг их хэрэгжүүлсэн байгаа. За нэг нь болохоор нөхрийгөө орж ирэхэд сайхан ухтаж аваад хоол цагийг хийж өгөөд маш ийдгээр харилцах. Яг тэр харилцаа маань манай гэр бүлд юу орсон бэ гэхээр хамтдаа орой тоглодог болсон. Шагаа тоглоно. Тэгээд орой хамтдаа бас ном уншин. Тэгээд орой хамтдаа бид нар тасгал хөдөлгөөн хийж ингэж тоглодог болсон. Тэгээд би тэр магтаал хэлж чаддгүй. Тэгээд яг мангасан бэ. Нэг удаа боломж гарч ирээ. За. Манай гэрийнхэн нөхөр маань дасгал хийгээл, хүүхдүүд маань дагаал дасгал хийгээл бүгдээрээ гоё дасгал хийжсэн. Тэгээ би яаж магтах уу? Ямар нэгэн байдлаар би магтмаар байна гэж бодож ирсэн. Тэгээд миний амнаас ингэж гарсан баа. За ямар мундаг юм бэ? Тэ миний ан чи ямар гоё би хаатай. Айгүй гоё булчинтай, шүрмэстэй юм аа. Тэгээд манай гэр бүлийн бүх хүмүүс булчингаа ингэж барьж үзээ. Вау, хамгийн том булчин манай нөхрийг байна гэж тий. Тэгээд яг тэгж хэлжсэн аахгүй. Тэгээд тэгсэн чинь нэр манай нөхөр хөөс ингээл ингээ үзүүлээл бараг одоо энэ зургаа би ингээд фэйсбુક дээр тавьчих уу гэж ингээд бүрээ. Тэгээ үнэхээр магтаал бол эр хүнийг үнэхээр босгон байгуулт юм байна гэдэг бол харсан байна. Тэгээд миний хувьд бас нэг тий ихэвчлэн би нэг ажил хэрэгч талдаа. Тэгээ ажил ер нь сайн хийн. Гэр одоо тий хүүхдүүдтэй харилцаанд орвол ер нь бол их дотоо долмог сурах зүйл ихтэй тийм үү байхгүй юу. Тэгээд би хүүхдүүдтэйгээ ихэвчлэн л ажиллаа хий, хогоо цэвэрл, гэрээ цэвэрл, аягаа угаа гэж ингэдэгсэн. Тухайд би нэг зүйлийг бас хэрэгжүүлсэн зүйл нь болохоор хүүхдүүдтэйгээ хамт тоглосон. Орой болгон тоглоо, шагаа тоглоод, тоглож байгаа тоглоомоор нь тоглосон. Жоохон хүчиг тоглосон. Юу ч толгойд юм бодохгүй тоглосон маа. Тэгээд тэрний гарсан дүр дүн юу гэхээр бас нийгэмдээ бас нэг хувь нэмэр оруулаад өөрийгөө бас олж харсан. Тэрний үг гэхээр би хорооныхоо шагааны тэмцээнд оролцоод. Манай хорооны багийн шагааны тэмцээний багийнхан болохоор маш үр дүнд одоо алтан медаль авсан хорооноос. За баярлалаа. Тэгээд дүүрэгтээ хүрэл медаль авсан байна. Тэгээд маш үр дүндтэй. Тэгээ би өөрийгөө хөгжүүлээд хүүхдүүдтэйгээ ингээд тоглонгоо өөрийгөө хөгжүүлээд тэр хөгжүүлсэн хөгжүүлэлтээрээ нийгэмдээ орж ингэж нөгөө өөрийнхөө одоо тэ өөрийгөө таниулсан гэх юм уу. Тэгээд маш их аз жаргалтай. Тэг өөртөө ингээд цагууд ингээд гаргаж байгаа учраас маш олон зүйлийг ингээд сурсан. Зөв гэрэлтэн гэргээд одоо сурснараа яг гэр орондоо байх тэр нөгөө чанартай цагуудыг аюу сайхан өнгөрөөсөн байна л та тий. Тэгээд нөхрөө магтсан байна. Мөн онцгойлоо манай гэрэлтэн гэргээ дээр нөхрөө гаднаас орж ирэх тэр торгон мөчийг бити алдаарай гэж бас зөвлөдөг юм байна. Тэгээ яг тэр мөчийг ингээд бас ашиглаж чадсан байна. Тэгээд өмнө нь бол ингээд бид нэр шүүрээ унаал тий хизээрдээ хаачтیں۔ Ингээл би бол тэгдэл байсан. Тэгэл байхгүй ингээл явж ирчээд тест энийг ч амжилсангүй тэрийг ч амжилсангүй гэл юунаас нь мэдэхгүй ингээл тест уурлаад бухимдаал хэрэгчих гал ерөөсөө тийм л байдаг байсан. Тэгээд яг нөхрөө арай өөрөөр ингээд ухтаад ирэх үед танаа хүнээс одоо ямар хариулт гарч исэн бэ? Өмнө нь ингээд
хоол ундын ямар хөө байдлаар аягалж өгдөг байсан тий. За миний хувьд бол яг хөргөө эрэхт бол хөвчлээ. Миний охин гавда хоолыг хийгээд өг гэл. Миний хүү гэл юу аадаг гэсэн. Яг хүү охин хоёрлогоо чигчдэг гэсэн. Өөрөө тэгээд телевизээр үзээд ч юм уу. Эсвэл ном уншаад ч юм уу суучдаг гэсэн. Тэгээд яг тухайд миний бодол юу байсан бэхээр за нөхөр ашгүй ирлээ хүүхдүүдэд хараг би өөртөө цаг гаргая гэсэн бодолтой байдаг гэсэн. Гэтэл чинь миний хувьд болохоор яг нөхөр маань болохоор тийм байгаасаа гэж хүсдэггүй байсан байна. Тэгээ ирэхэд ингээ намайг хүндлээд ухтаасай тий. Яг тэр үед бол ямар үр дагасан манай нөхрийн хувьд бол үнэхээр баяр хөөртэй байсан. Тэгээд тэр нь бол яг энэ одоо хүртлийн хөвшил маань үргэлжлээл маш манай гэр бүлийн уур амьсгалыг маш их сайжруулсан. Одоо ч гэсэн маш олон одоо зүйлүүдийг бид нэр гэр бүлдээ хэрэгжүүлдэг. Зөвхөн одоо нөхрөл санаачилдаг гэсэн өмнө. Тэгээ одоо би ингээд санаачлаад хоёулаа санаачлагтай болчихоор бүр амжилттай ингээд болж байгаа гэсэн. Тэгээ миний хувьд 18 онд сурч анх ингээд танхимаар сурч байсан. Тэгээ 20 онд бас цахимаар сурч байсан. 2 удаа сурсан биш үү? 2 удаа сурсан. Тэгээд цахимаар сурч хахад яг коронавиг үедээс аахгүй. Тэгээд нөгөө гэр бүлүүд ерөнхийдөө нөгөө коронавиг үеэр маш их зөрчил гарлаа гэж ингээд хүмүүс хэрдүүлээс л та. Тэгээ яг би ингээд эргээд харсан чинь яг манай гэр бүлийн хувьд бас ингээд гэр бүлэрээ цагийг ингээ үр дүндээ өнгөрүүлэх цагуудыг ингээ гаргасан тохойг гэрэлтэн гэргийгээр дамжуулаад сурсан зүйлээрээ дамжуулаад гэр орон гэдэг бол ерөөсөө хамгийн тухтай орчин. Нөхөр маань тэ би ч гэсэндээ тухтайх, нөхөр маань ч тухтай, хүүхдүүд маань хүртэл яг өөрийнхөө байх, яг нэг орчин гэж нөхөр маань байнга хэлдэг. Тэгээ би болохоор яг тийм тухгүй орчныг бас бүрдүүлчих гээд идэг гэсэн мэт лээ. Тэгээд гэрэлтэн гэргээд цуугаад би миний хувьд энэ дээр би өөрчлөгдөөд би өөрийнхөө зүгээс юм хийх юм биш тийгээд ингээд маш олон эерэг уур амьсгалуудыг би бүрдүүлсэн. Тэгээд цахим сургалтаар дамжуулаад миний хувьд манай гэр бүлийн хувьд юу хэрэгжүүлсэн гэхээр хамтдаа гэр бүлээрээ бүжиглсэн байна. Тэгээд тэр нь манай яг ингээд цахим орчинд бид нар ингээд тавиад маш олон хүмүүс тэр одоо дасгал хөдөлгөөнийг дагаж хийсэн. Тэгээд хэлбэлээ. Бас нэг зүйл нь болохоор үлгэр хийсэн байна. 2 ч удаа хийсэн. Тэгээд тэрүүгээрээ бид нар шагнал авсан байгаа. Юм нэг хөл хориг бол тултал ашигласан байж. Хөл хорионы хувьд бол бид нар ерөөсө хөл хориг гэж ерөөсө стрессэнд ороогүй. Хүүхдүүдээ өдөр болгон дасгалтай байсан бид. Тэгээ өдөр болгон ингээд бид нар ямар нэгэн байдлаар энэ сард хөдөлөө ийм. Тэгээ ийм ном уншиж үгээ. Манай хүүхдүүдийн хувьд бол одоо ингээ харах юм бол нэлийн гой хөгжсөн багш нарын ч гэсэндээ маш их хүүхдүүдээ маш сайн дэмждэг гэр бүл гэдэг. Манай нөхөрт бас ингэж хүүхдүүдэд ойлгодог дэмждэг гэр бүл гэж бас ингэж манай гэр бүлийг бас урамшуулсан байна. Яг зөв. Тэгэхээр нөгөө айл гэрийн одоо 2 хос баг нь болсон аав ээж илүү ойлголцолтой болоод зөвхөн нэгэн санаачлаад байх шүү дээ. Эхнэрийн зүгээс бас айгуугаа хөдөлгөөнд ороод итгэвчээд хандлагаа өөрчлөөд тий өөрийгөө гоё хөгжүүлээд ирэхээр гэр бүл бүр тэр чигтээ хөдөлж тий өмнө нь хизээч хийж байгаагүй маш гоё тэр хөгжилтөө чанартай цагуудыг гаргаад ер нь хоригдсон шинжгүй өнгөрсөн юм биш үү? Хоригдсон шинжгүй өнгөрсөн. Тэгээд мөгийгөө сонссон чи би бас ингээд өөрийгөө санчлаа л да. Тэгээд нөхрөө ингээд айгу муухай хөвтаад шууд зөрөөл баг хаяа гардаг байсан би хүүхдээ хар гээл те гадуур нөгөө харилцаагаа өнгөрүүлээ. Би дэлгүүр орно. Би ингэн тэгнэ гээл ингээд юусэн. Бараг л намайг энэ тамаас авраад гэж байгаа юм шиг л тийм л амир гаргадаг байсан юм. Тэгээд яг сургалтандаа ингээд бодоод би ч нэрээ юуг яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Манай ээж одоо аавыг маань яаж мөндөө угцдаг байлаа гэд бодохоор ер нь бол ингээд тоохгүй угцчихдаг тий хинэггүй хайг байдаг ч юм уу. Ер нь тийм. Тэгээд нөхрөө бас айгу айтаах угтах гэж үзсэн. Хэд энэ удаа оролцоод айгу амжилттай болсон. Тэгээд айгу энийгээл арай өөр гэртээ нөгөө нэг амар том өмдтэй ингээл ялах хөвгцтэй үед бид нар юу өмсдөг лээ. Тэгээд тийш сонц самхад өөрчлөсөн. Тэр одоо гэрийнхээ хувцсан дээр бас өөрчлөлт хийгээд нэг айгүй айтаахан хөхөл айтаахан плаж ч юм уу ингээд гэртээ өмсөх зүйл нь тавтахтай. Тэрийг өмсөөд ингээд нэг ор айгүй өмнө нь хийдэг хоолноос арай өөр хоол хийгээд ч юм уу тэгээд нэмсэглээд гэртээ аваа юм чинь ингээл нүсээ дээрээ шуугаал байдаг биш тэ айгүй гоё ингээд ус мусанд ороод их гоё болчоод ингээд энийгээд ингээд өгдөх үед уур амьсгал бүр шал өөрлөж байгаа харсан. Тэгээ манай өмнө нь ингээл жоохон надаас тэр шаасан ч юм уу те жоохон төрцсөн. За түүл чи ингээ би ингээ гэл тэгэл нэг юм жоохон холхон ингээл те намайг жоохон ингээл тойрол ингээл байдаг байсан бол илүү их намайг хүрээлэл өөрөө хурж ирж үнсээл, тэврээл
Тэгээ би хийгээд хөө би ингээд хөө гэлтэй. Нөгөө л яг эмэгтэй хүний өсөж мөрөөдөд байдаг тэр халамжлах тэгээ намайг тэрвэрээсээ өөрөө ингээсээ гэдээсэн тэр юмнууд ингээ өгч эхэлж байгаа байхгүй. Тэгээ би өөртөө зүгээр ямар дүгэлд одоо хийжсэн бэ гэхээр яг өөрөөсөө түлхэх хэмээн би өөрөө л хийгээд байдаг чинь. Бараг нийлүүлээд тас бүгдийн загнаа ичдэг. Тэгээ бараг надаас төглөөл ингээд зогтж идэг тий. Энэ үйлдэлийг ер нь эмэгтэй өөрөө л хийд юм байна. Харин ингээд эмэгтэйлэг байгаад өөрийг нь гаднаас орж ирэх үед ингээд чи минь энэ гэрийн өрхийн тэрэг орж ирж байна тий. Чи минь надтай юм эрхэн нандин миний өөр их чухал хүн гэдгийг ингээд үг бол үйлдэлээрээ ингээд харуулах гэж хичээх үед уур амьсгал шал өөр болж байна. Болж байгаа бас ингээ харсан л та. Тий, яг миний хувьд бол яг тэр өөрчлөлтүүдийг амьдрал дээр ингээ өөр нүдэрээ харсан. Нөхөр маань ямар их аз жаргалтай гэртээ байгааг хараад тий. Миний яг жижигхэн тэр сөрөг хандлагаас болоод гэр бүл маань ямар их аз жаргалгүй байгааг харсан. Тэгээд хүүхдүүдээ ч гэсэндээ би маш их хохирож байгааг бас харсан. Тэгээд би өөртөө нэг жохон цаг гаргах үед надаас ямар их тийж гэрэг хийгээд цацарч те хүүхдүүд дээр минь ирж байгааг хараад нөхөр дээр минь ирж байгааг хараад тэгээ одоо манай нөхрийн хувьд бол маш их баяртай. Орж ирэхдээ одоо ингээ гэрлүүгээ явж байхдаа яана манай ихэр хуртаа болов гэж санаа зовхон байсан. Ерөөсө санаа зовлтгүй. Тэгтээ бас нэг зүйлийг манай нөхөр ойлгосон. За юу ойлгосон гэхээр за оройтх юм бол их нэртэй заавал хэлдэг. Тэгээд нөгөө миний ингээд нөгөө уурлаад исэн те бухимдаад исэн зүйлийг манай нөхөр бас ойлгоцсон байсан. Би ингээд өөрийгөө бас те оройтж шүү гэж хэлчихэд би ингээ гой хоол хийчихэд аминдаа ингээ хүлээж яхад оройтдаг байхгүй яг тохой. Тэгэнгүүт миний уур орчдөг. Айгуу зэвүүн байгаа байхгүй. За одоо тий баг ингээ хоол идэхгүй л гэдэг ч юм. Гэтэл тэр хүн чинь ажил хийгээл явж байгаад ирж байгаа байхгүй. Хоол идэггүй л ирж байгаа байхгүй. Тэгэхээр чинь би хүлээж авч чадахгүй. Хоол идчихэл ирсэн үү гэл ингээ байж идэгсэн. Тэгээ одоо бол манай нөхрөө тийм айцсаг болсон. Надаас айцсаг болсон байхгүй юу? Яг ингээ харагддаг байхгүй юу? Инээгээл ороод ирнэ. Тэгэнгүүт би инээгээл өө минь гэл ингээ угтахаар маш гоё миний хайн гэд ингээд гоё сэтгэлээс ингээ илэрхийлж байгаа. Дээрэс нь оройтчлаа миний хайн одоо орой жоох оройтчл хоолоо идэхиндээ гэлэн. Тэгэхээр хань нь талыг идчихье гэд. Тэгээ маш ойлгомжтой, ойлголцтой болж байгаа. Тэгээ миний хувьд бол нөхрөө бол нэлийн ойлгодгүй юм бэл. Дандаа ойлгохоор буруу өөрөөр л боддог. Нөхрийгөө тэр их хүнийг хилмигдүүлдэг байсан гэсэн. Би бол их хилмигдүүлдэг юм хэлтэй байсан. Жишээ нь одоо ингээ оройтод аваад тэгсэн ингэсэн хоол идсэн байх, ингэсэн байх, тэгсэн байх гэх баахан олон юм шууд тулгадаг. Нөхөр одоо тий төгжир зогсож байгаа ч юм уу нэг хүнтэй уулзаад ирсэн байгаа. Бараг хоол идэг үрж хахад би яг тэгсэн байх гэдэг дүгнээд өөрөөрөө гаргаад ингээ байж идэг гэсэн. Нөхрийг бол маш их хилмигдүүлэгч юм хэлтэйсэн байсан. Тэгээ одоо бол миний хувьд одоо маш их аз жаргалтай. Нөхөр маань ч гэсэн намайг бас ойлгоод, би ч бас нөхрийгөө ойлгоод. Тэгээд үнэхээр гэрэлтэн гэргээ дээр бол би маш олон зүйлийг ойлгосон. Миний бүр нүд ингээл нээгдэх шиг болсон. Би ойр дотныхоо хүмүүстэй баг тэр талаар бас нэг ярьдаггүй байсан юм лээ. Тэгээ олон эмэгтэйчтэй уулзаад тийм үү би бүр гайхчихсан. Ингээд туршаад үзье. Би бас нэг юм ойдгүй эмэгтэй. Тэгээд яг тэр сургалтын үед би нэг ойдлын курс сурсан ба. Тэгээ үн чинь юм оёг одоо хормогчоо оёх зорилгоор тэгээд бас нөгөө хувцас хонор юу хийж сурыг ядчил те орхоогоо ойж сурыг. Тэгээд хөртөө хүүхдүүдтэй цамцтай Монгол цамц эсгэж наасан баг. За тэгээ миний хувьд нөгөө эмэгтэйлэг тийм гэрэлтэх зан чанаруудаа нэлийн орхигдуулаад ууралж уцаарлах тий ажилдаа түүрдэх гэдэг дээрээ тавьсан байсан санагддаг юм л. Тэгээд миний хувьд ингээд гэрэлтэн гэргээд сураад зөндөө олон зүйлийг сурснараа миний хувьд яг эмэгтэйлэг байх зан чанаруудаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Жохон цаг гаргахтал миний хувьд үнэхээр аз жаргалтай эхнэр гэргий тий аз жаргалтай ээж болж хувирсан. Тэгээ миний хувьд маш олон эерэг тийм зүйлийг эмэгтэйчүүдээс хамтдаа сураад амьдралдаа би ингээд хэрэгжүүлээд тэгээ маш их аз жаргалтай. Одоо ингээд хүүхдүүд маань ч гэсэн ээжигээ аз жаргалтай байгааг хараад баярлдаг. Баярлаад ээжтэй маш их хайртай гэл тэгээ дандаа урмын үг ээжтэй хэлээл ийм хөөрхөн хүүхдүүд маань бас надад их урам өгдөг. Тэгээд энэ маань болохоор миний л одоо гаргасан одоо тий гэрэл гэгээ маань буцаад над руу гэрэлтэж байгааг хараад миний хувьд бол үнээр аз жаргалтай бас баярлаад байгаа. Тэгээ яаж би тий энэ гэрэлтэм гэргийн сургалтанд сууваа. Миний гэрэлтэх өнгөрсөн гэж суугаагүй бол тий би энэ сайхан тий эмэгтэйчүүдээсээ сураагүй, өөртөө цаг гаргаагүй нэг хохирччихсан эмэгтэй л байх байсан. Гэтэл одоо миний хувьд бол одоо хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ, хүүхдүүдэд цаг гаргахтаа юусе энгийн надад санагддаг. Одоо болж байгаа.
Тийм учраас бол гэрэлтэм гэргийдгээсээ бол маш олон зүйлийг ингээд сураад амьдралдаа эерэг ойлголтуудыг ингээд авсан да. Маш их баярлалаа. Мөөдөө маш их баярлалаа. Тэгээд сургалтаас бас их олон талбар дээр өөртөө өөрчлөлт хийснийг одоо харж байна те. Зөвхөн усын харилцаан дээр биш, гэрээ эзэгтэй ур чадвар дээр, мөн хүүхдүүдтэйгээ харилцах харилцаан дээр ч гэсэн маш бүтээлж хандаж тэрийнхээ уур амьсгалыг үнэхээр өөрчилсөн байна. Баярлаж бахархаж байна. Тэгээд эмэгтэй хүн ийм л хүчтэй шүү дээ тийм ээ. Эмэгтэй хүн бол гэр бүлийн одоо сэтгэл хөдлөлийн ундраг байдаг тийм. Ээж хүн инээмсэглүүл гэр бүлийн инээмсэглэж идэг. Ээж хүн уртаа уцаартай бол гэр бүл ам хүн тийм дүнсгэр болдог. Тэгээд яг гэр бүлдээ гэрлээ цацруулсан эргээгээд хүүхдүүд нөхөр гээд нөгөө гэрэл нь хэд дахин үржигдээд ингээд чам руу цацарсан тийм ийм гайхамшигтай эмэгтэй байна. Тэгээд өөрийнхөө амьдралаас бас ийм нөгөө хуваалцаж тийм бид нар тийм сайхан түүхийг тань одоо ярьсан танд баярлалаа. Тэгээд танаа гэр бүлд бас тийм аз жаргал баяр баясгалан эрүүлэг хамгийн сайн хүсэж байна. За баярлалаа. Тэгээ миний хувьд ч гэсэн энэ нэвтрүүлэгт бас ороодсан маш их талархаж байна. Тэгээд олон эмэгтэйчүүд энэ гэрэлтэм гэргий гэдэг энэ сургалтанд онлайнаар одоо бид нар бол ингээд танхимаар сурдаг гэсэн. Одоо бол онлайнаар сурах боломжтой болчихсон. Тэгээд онлайнаар олон эмэгтэйчүүдтэй уулзаад өөртөө цаг гаргаарай эмэгтэйчүүдээ. Тэгээд гэрэл гэгээгээ цацруулаад тэ ээж хүн бол тэ эхнэр хүн бол гэрэл гээгээ цацруулахад маш амархан зүгээр л өөртөө цаг гаргаж байгаа. Тэгэл тэр чинь ундарчдаг эмэгтэйгээс тэр нэг хичээгээд авах зүйл гарахгүй гэж би бол ингээ хүсэж байгаа. Тийм учраас та нар маань онлайнаар гэрэлтэм гэргий гэдэг энэ сургалтанд бас суугаарай. Амтын мэдрээрээ буцаагаад тэгээд надтай адилхан ингээд яриарай. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ өнөөдрийнхөө подкастыг ингээд дуусгая. Тэгээд энэ хүртэл сонссон танд бас баярлалаа.